Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгт харуулж сонсож байгаа хэрхэн танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Баяранаар илүү шипийн нэвтрүүлгийг хамтран хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэндийг хүргэе. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Баярлалаа. Шинэ 7 хоногийн мэндээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үеийн үр дүнтэй бэлтмэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сүрэтээр NBL глюкоз амын хондрогчид сульфат хамтран ажиллана. За мөн E-Mart Mongolia аппликейшнийг датаад хаанаас ч хүссэн бараагаа хүргүүлээрэй сүрэтээр E-Mart хамтран ажиллана. За өнөөдөр даваа гараг. Даваа гарагт бол хэдүүлээ хөдөлთა авалт гэдэг сэдвээр ярьдаг байгаа. Ер нь бас нэг ингэ сэдвийг цаг хугацаатай нэлээд уялдуулахыг хичээж байгаа. Бид нар бас заримдаа хоцорч ич магадгүй. Гэтэ өнөөдрийн сэдв нэг актер сүртэй хоцроогүй байх. Юу гэхээр цэцгийн сав сонгох тухай. Цэцгийн савыг хаанаас судалдаж авч байгаа тухай ярилцах гэж байна. Юу гэхээр одоо бол яг гадаа өнөөдрөөс эхлээд жинкнээсээ гоё дулаарч ах шиг байна. Өнөөдөр чинь марг хэд хүрчин 22 хэмийн дулаа хүртэл хүрхийн гэсэн би хүртэл ингээд шорт бодолконд орчоо явж штэ энэ. Өнөөдөр ч 22 гэсэн шүү. Тийм тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нөгөө нэг гэртээ шинээр цэцэг авж байгаа, шинээр цэцгээ ургуулж байгаа тохиолдолд ямар сав авдгийг, цэцгийн савыг авахд ер нь юуг анхаардаг юм бэ? За гэрт авах бол ямар савн зүгээр гэдгийг, багтан дээрээ тавих гэж байгаа бол ямар савн зүгээр гэдгийг. Одоо чи хүмүүс ч нөө дагт террас гэдэг одоо ингээ цуслан дээрээ тэ ингээд яан зэнзэн гоё цэцэг тариад за тэр цэцэг болгоно бас эн чин зүгээр тарихаа болсон юм шүү дээ. Пинк шүүгээр надад таардаг цэцэг. Тэгээ ингэж тарьдаг болсон. Тийм. Миний ордны хүмүүст энэ цэцэг ивэл гин энэ гэж тарьдаг болсон гинэ. За тэгэхээр ер нь бол өнөөдрийн гол сэдв цэцгийн сав. За би өөрөө цэцэг өрөөсөө тарьдгүй ямар сурчлагагүй учраас Facebook-аас хайж үзлээ. Цэцгийн сав худалдаа гэдэг ийм Facebook гарч ирсэн байхгүй юу? За тэгсэн чинь энэ дээр 5 сарын 13-нд нэг пост орсон байна. Шүүст кактус хийхэд тохиромжтой жижиг сав 6 өнгөний сонголттой ирсэн шүү гэд жижиг сав. Энэ 7 харьцан 7 см-тэй гүн 5.5 см гинэ ийм жижиг. Яг нөгөө компьютеруудын хажууд жижиг кактуснууд идэв шүү дээ. Тэрийг хийхэд зориулсан ийм сав байгаа. Тэгээд айгүй хөрхэн жижигхэн тэгээд ийм хуванцар сав байна. Тэгээд нэг шиг 600 төгрөг гинэ яхаа. За тэгсэн чинь ийм хямдхан сав байдаг юм байна уу? Тийм байна. За тэгсэн чинь цэцгийн савны худалдаа хүргэлт онлайн шоп гэсэн групп байд юм байна. За энэ групп дээр шүү дээ хамгийн түрүүнд харагдсан пост нь болохоор ингэсэн 10,000 төгрөгийн үнэтэй ийм урт нь 50 см-тэй, өргөн нь 20 см-тэй, өндөр нь 14 см-тэй ийм цэцгийн сав 10,000 гэж ачжээтэй байна. За түүгвэл House Plus Segment гэдэг ийм сайт байна. За энэ сайт дээр шүү дээ 99,900 төгрөгийн үнэтэй цэцгийн сав байна. 155,900 төгрөгийн үнэтэй цэцгийн сав байна. За 139,000 бүр дээшлэх юм бол 339,900 гэсэн ийм үнэтэй. Энэ гэхдээ нөгөө бүр юм олон цэцгийг зориултай юм юу байна? Одоо багны хэлбэртэй гэх юм уу? Одонгоос гадна одоо эн чинь нөгөө нэг гэртээ баг ой шиг тийм том мод суулгадаг болсон. Тэр нь тэдний чинь тарихын тулд ийм том вааран сав хэрэгтэй гэдэм байл л дээ бүр. Тийм байна. Бүтэн тийм вааран савнууд. Тэгээд яг тэр тариас сурцсан хүмүүс бол эднэрийгээ маш сайн ядгадаг юм байл. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь гэх юм бол эднэр чинь ингээд нөгөө нэг шилжүүлэн суулгадаг эхлээд жижиг савнд байж байгаа томорхлоор домроо шилжүүлээд ингээ явдаг. Тийм учраас тэр дунд нь шилжүүлэхийн хооронд нэг актер сүртэй гоё сав авдгуу ч юм уу ингэж явж хагаад тэгээд яг тэр том дээрээ авчихлаараа бол жинкнээсээ нэг одоо юу гэдэг хамгийн үнэтэй тавилга шиг сав авдаг юм байна шүү дээ. Тавилга шиг сав авдаг. Энэ савнууд жахаа яг үнэтэйг ингээ харахаар одоо аль гэрийн дотоод нөгөө интерьер ямар байна тэрнтэйгээ зохицуулт юм байна шүү дээ. Айгуу сайн зохицуулт юм байна. Тэгээ ургамлаасаа бас хамаарж байгаа жишээтэй. За бүр ингээд дээшээгээ 500-600 мянган төгрөгийн үнэтэй юм юунууд ч гэсэндээ байна. Одоо нөгөө юм гоё хулснуудыг чи манайх ингээд ургуулж чаддаг болчихлоо шүү дээ. Гэрийн юм нөгөө гоёлын хулснууд тэр гэрийн гоёлын хулснуудыг чинь жишээлбэл ингээд нэг юм нэг дотроо өөрөө ийм том ваар мөртлөө дотроо хахад ингээд өөр ингэсэн жижиг хэсэгтэй тийм сав байд юм байна. Тэгээд тэрэн дээрээ суулгачаад нэг бол тийм юугүй бол тийм өөрөө тусгаарлалтгүй бол тусгай өөр нэг тийм тусгаарлагч шиг юм авч хийж байгаа. Тэрэндээ суулгаад тэгээ эхнээсээ ургаж яхад нь ингээ гоё сүлжээд ийм ингээ сүлжээд ургацсан байдаг шүү дээ. Тийм. Тэр чинь хүмүүс өөрсдөө ингээ сүлжээд эхнээс нь ургахлаар нь сүлжээд ингээд одоо нөгөө нэг талхны ам боодаг нэг гэлгар юм байдаг штэ. Тэр шиг юмар ингээд бүгжлээ ингээд сүлжээд ургуулчт юм байлаа. Тэгээд тэр чинь ингээд
гоё декорац болоод ирэнгүүт голд нь одоо жишээл ийм нэг усан ориглоор хиймэд усан ориглоор аваач тавьж байгаад ингээд нэг ийм өөрийнхөө амьдарч байгаа орчинд гоё юу гэдгийг Тогтой өнгөлөг. тий одоо Нисвансын ертөнц шиг болгож штэ. Эко. Тий. Тэрнээс гадна хаяаг энэ фэйсбүүк үлгэж чинь бас нэг юм гарч ирсэн. Одоо цэцгийн савнуудыг суурьдаг штэ нөгөө нэг ус ич юм бол илүүд ус мус ингээд асраа байж идэг. Тэр чин доороо дугуйтай болцсон юм байна штэ. Тэгэхээр ийш тийш нь аваа зөөврлөөд явахад айгүй гоё амархан болцсон юм байна. Тэр нөгөө нэг томуудын том нөхдүүдийн гэсэн үг шүү дээ. Цэцгийн дугуйтай суур гэж байгаа юм байна. Тэгээ диаметр нь 22-тоогоос эхлээд янз бүр байна. Одоо ширхэг 8000 22-той ч юм бол гайгүй боломжийн юм юу штэ жижиг штэ. Тэгээд энэ 8000 бөөндөө 5600 гэж яг жишээтэй. Тэгээ ингээд томрох тусмаа үнэн нэмэгдээд явд юм байна. Энд чинь бас дотроо өргөн даацтай юм байна. Юу бол зөндөө болсон юм байна. Үнэхээр энэ нөгөө цэцгийн савны чиглэлээр ингээд зүгээр би ингээд ганц Google дээрээс хайлт хийхэд эмээн өргөдгөлтэй 4-5 зөвхөн ийм нөгөө нэг цэцэг мэцэг ийм нөгөө нэг гарден сонирхдаг хүмүүс зориулагдсан юм сайт гарч ирж штэ. Оо вау. Одоо энэ жишээл Plant Depot гэдэг нэг ийм юу байна л да. Сайт байна. Plant Depot цэг эмээн гэдэг. Тэгээ харангуут штэ цэцгийн сав ваар гэдэг оронгууд чинь 9 см 13 16 19 22 гэдэг ингээд бүр сантиметрээр ингэсэн дагалдах хэрэгсэл хөрс цэцэг ургамал гэдэг ингээд нөгөө витамин энэ зөндөө нэ нөө тустай ингэ байж байна. За тэгээ бүр дээр нь хямдрал гэдэг зарим нэгэн зүйлүүд нь хямдарсан. За хямдарсан юмнууд руу орж харъя. Тий. За гих мэтчлэн хэдүүлээ өнөөдөр цэцгийн саваа хаанаас авд юм бэ гэдэг талаар ярина. За энэс гадна хүргэлтээр хүргээд ирдэг хүмүүс бас байд юм байна хаа. Зургийг харж байгаа л энийг авъя гэх юм бол эндээс хэдэн сантиметртэйг нь авъя гэх юм бол хүргүүлээд ирдэг. Хотын бүстэй бол үнгүү гэж энэ хотын бүсээс жоохон хол бол 5000-аар хүргэдэг гэж ингээд янз бүр байж арчит юм байна штэ. Бүх ичэр бүр лаг юм байна. Энд ч баг юм нөгөө нэг хүлэмж хүртэл байна штэ. Гэрт тавьчихдаг юм хүлэмжнүүд ингээд дулаанаа өөрөө барьцдаг. Инкубатор шиг юм байхгүй юу? Инкубатор шиг юм хүртэл байдаг юм байна. Тэгэхээр одоо энэ үрсэлгээгээ тийшиг л хийчдэг юм байна. Тийм. Одоо жишээл би ингээд мартаад цонх монхоо онгорхоо унтчих юм бол магадгүй үрсэлгээ хүчиж магадгүй шүү дээ. Тэгэхэд хүртэл ингээд вакуумжуулцдаг тийм юм үргэлж дулаанаа барьж идэг. Одоо сүүлийн үе нөгөө TikTok-ын рилэд үзсэн чинь ингээд нөгөө гэртээ ингээд шууд нөгөө хоолны ургамлуудаа ингээд сараалгаж ингээд тариад байгаа байхгүй хаа. Тэмүүтээ шууд гэрээсээ тэр нөгөө тарьж байгаа зүйлээс ингээд авангуудаа шууд хоолндоо идэг салаадны навч буйцаа гэдэг ч юм уу тий. Эднэрийгээ шууд гэртээ тариад байгаа байхгүй. Тэгэхээр тийм юунуудыг бас хэрэглээд энэ тий савнуудыг гэх юм уу инкубаторуудыг гэх юм уу. Тийм байна. За, нараа шагдрагч комент хийсэн байна. Нэг давцсан дээр нэг төрлийн нэг өнгийн савтай цэцэг суулгахыг хичээдэг. Ирээвэр хураавар савнд тарих ер нь онцгүй санагддаг гэсэн байна. Мэдээж тийм байна. Тэгэхээр одоо яг ингээд дуртай би бол одоо жишээлбэл ерөөсөө тарьж үзээгүй цэцэг тарихч нэг тийм амар сонирхолтой юм биш. Гэхдээ тарья гэдэг юм бол мэдээж элдв чипгээ сонсын өнгөөр байх юм бол их гоё юм байна. Ямар цэцэг гардгийг гэдэг ч юм уу те. За яг үнэ. Одоо жишээл ингэсэн байна л да. Нараагч одоо манад байдаг варан савнууд жоохон чанаргүй болцсон санагдсан. Цэцэг томроод үндсэн нэгсгээр ваар нь хагараад байх юм билэ. Ваар нь давхар шатаалтаар хийсэн бол бүх байдаг гэсэн ингээд. Гих мэтэр бид нар биеиндээ цэцгийн савны талаар гэхэд ингээд зөндөө ярих юм байгаа бах. Одоо бид тэр нэг хамтран ажиллагчаа танилцуулж чаад утасныхаа дугаарыг нээн тэгэнгүүт манай цэцэг сонирхогчд одоо ер нь гэртээ цэцэгтэй болъё гэж бодож байгаа хүмүүс гинт цуслан дээрээ цэцэг тарья гэж бодож байгаа хүмүүс орж ирээд ингээд асуулт байвал асууж бодно шүү дээ. Жишээлбэл би цуслан дээр манайх ингээд нэг ийм том юм бэ. Би жишээлбэл ингээд тагтан дээр гадны ийм нэг балкон дээр тавьдаг сав гэж байдаг байхгүй юу? За. Тийм сав аваад тарьсан ямар ч байсан нэг 8 жил бол хагараагүй шүү. Тэгэхээр тийм бүхэн шүү дээ. 8 жил тэр нь ч ус хийгээл тэгээд өвөл мөвөл би тэр чихээр нь тагтан дээр нь хайж байгаа шүү дээ. Тэгээд хавар одонгууд ус хийгээл буцаагаад нөөдөг чи ингээд ургаад ингээд явж байгаа бол 8 жил болсон сав байна. Тэгэхээр яг ингээд ийм сайн савнууд нь яадгийг хийдгийг би жишээ нэг соёолж моёолж дээрээс л авч ирсэн баг. Соёолж орж ирсэн. Цэцгийн бүрийн юм нэг төрөлдсөн дэлгүүр шүү дээ. Тийм давхраараа өөр идэм билээ. Тийм тэгээд асуумаар байгаа зүйлээ комментээр юу ачаарай биччихээрэй битээр эфирээрээ шууд дамжуулаад асуугаад өгье шүү. Тий. За хамтран ажиллагчаа танилцуулнаа. За. NBL глюкозамин хондрогчид сульфат гэдэг бүтээгдэхүүн үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурьтайгаар хамтран ажиллаж байна. Ингээд нэг бие бинийгээ шоололтой нөө ингээд сууж болсон гоо техник гэдэг нүүдэр гэдэг чинь бол одоо
айгу хоцрогдсон шогжуулт юм байна. Яг тэгвэл энэ үе мөчний асуудал ч нь шүү дээ. Зөвхөн нөгөө нэг өндөр настай хүмүүст тохиолддог биш. Одоо жишээл спортоор идэвхтэй хичээлж байгаа хүүхэд залуучуудад хүртэл тохиолдож байгаа байхгүй юу? Шүрмэс соногч юм уу? Тэ спортын гэмтэл бэртэлч гэдэг юм уу? Ийм юмнууд ахаад эн чинь тархалалт асар ихсэн учраас бага насны хүүхдүүд жингээсээ болоод үе мөчөнд нь асуудал үүсэх юмнууд гараад байгаа. Тийм шүү дээ. Жингээсээ болоод сагс тоглодог хүүхэд буруу унангуудаа маш амархан бэртчихэд байгаа байхгүй юу? Яг ингээд үе мөчний асуудалтай байгаад байгаа. За тэгэхээр NBL гэдэг энэ бүтээгдэхүүн бол бүх насныхан зориулсан бүтээгдэхүүн. Дотроо 2 төрөлтэй NBL номер 90 гэдэг ийм шахмал байгаа. Энэ дотроо 90 шигтэй. Тэгэд өрсөн сэргийлэх зорилгоор буюу үений мөгөөрс идэм эмгэгүүд, спортын гэмтэл бэртэл, ясны сэргэжил, жингийн илүүдэл, шатаар өксөж уруудах үед өвдгөний үеэр өвдөөд байдаг бол хөдөл босож суухтын дохоо өвдгөр ингээд шархиж дуурайд гүц тэнийхгүй ийм зовиртой бол өрсөн сэргийлэх зорилгоор өдөрт 2 удаа уун гэхээр энэ 45 хоногийн За NBL клубын 60 гэж байгаа. 60 нь болохоор өвдөгний үений өвдөлт нь ачааллын үед буюу удаалахад зогсох дасгал хийх үед нэмэгддэг. Зогсож байгаад хөдлөх үед богино хугацааны үений хөшин илэрдэг. Үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрсэн. Өмнө нь өвдөгний үеийг гэмтэж байсан ийм хүмүүс хэрэглэнэ. За энэ нь болохоор юутай ингэсэн мэдээ гүйжүүлэлт гэдэг юм уу? Өвчин намдагчтай. Өвчин намдагчтай учраас энийг бол ийм нэг яг өрөвсөл нь тодорхой болсон хүмүүст бол зөвлөд юм байлаа. Үнийг бас л өдрийн 2-оор уун гэхдээ 30 хоног буюу 1 сар уудаг ийм байх нь байлаа. За тэгэхээр нэмэлтээр агуулсан CMC буюу органик хөхргээд байгаа сая анжгаах маань хэллээ л дээ. Үений өрөвслийг буруулад өвчин намдаачна гэж байгаа. Тэгээ дээрэс нь үений зөөлөд мөгөөрс шүрмэс булчингийн эсүүдийг сэргэн гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг энэ тохиолдолд нөгөө бэртцсэн байгаа эд эсүүд чинь агүй сайн сэргэж хурдан идэх гэсэн үг. Яс хурдан бороолно гэсэн үг байна шүү дээ, тий? Хотоодонд аюулгүй. За мөн чихрийн шичнтэй хүмүүс ч гэсэн хэрэглэхэд аюулгүй ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 T4 50 гэсэн дугаараас авна. Мөн Nobel Mongolia гэсэн Facebook хуудаснаас авнаа. Энэ бүтээгдэхүүнийг бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Гэхдээ эмийн бэлтгэл учраас та бүхэн худалдаж авахынхаа өмнө эмзүүчээс мэдээлэл аваарай. Манай нэвтрүүлэгтээ NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За ногоон ирээн урт нарийн ургамал ямар нэртэй вэ гэж асуусан байна. За энэс гадна орой ажиллаа тараад цэцэгнүүдэд харуулнаа. Гэр доторх цэцэг өөр, гадаа террас дээр тавьдаг цэцэг өөр бас байгаа гэж байна. Би голдуу хувцар сав авч суулгадаг. Яагаад гэх юм бол ёроолон цорхой бас усаа тосох тавгтайгаа байдаг болохоор их амархан байдаг гэсэн байна. Тийм. Миний тэр чинь хувцар аахгүй. Тэгээ яг ингээ гадаа тавихад зориулагдсан гэдэг нэг юм нэг бор өнгөтэй тэгээд бас нэлээд давгүй томоо уртаашаа нэг 80 см юм болоо өргөөшөө нэг 20 см тийм. Тэгээд би 3-ыг авсан юм аа. 3-ыг аваад тэгээд мяарсараа байгаад замдаа зарим нь нэвтэрсээр байгаад одоо нэг нь л үлдчихэж байгаа. Тийм. Ээжтэй хам соёолж орсон. Тэгээ соёолж ороход ээж нөгөө цэцэгнүүд нь яалчгүй нөгөө нэг ургаад үндсэн нэгсээ тэгээ саваа солих болчоод тэгэхэд нэг савыг нь ойролцоогоор 8500-аар зүгээр ингийн хувцар сав аваад томруулчихж ийсэн. Гэтэ бүр амар том болоогүй л дээ. Одноо гамбаа ингэсэн байна. Манайх зөндөө цэцэгтэй савнуудаа орц дэлгүүрээс авд юм а. Арай бат бүх зузаан санагддаг гэсэн байна. Цэцгийн савнууд ер нь актер үнэтэй байдаггүй юм байна. Энэ бол нэг ингээд төмөр чим шиг ийм гоё савнууд байгаа байхгүй. Энэ юун дээр Plant Default дээр хамгийн дээдлийнх нь үнэ 15900 гэж байна. Оо за. Тэгэл доошоо 8900. Энд нэг 20,000 сав нэг ширхэг байна. За 8883 өдрийн мэнд. Бэн. Сайн байна уу? За сайн байна уу? Чисээ. Нараа залах гэдэг энэ олон түмний шаардлагаар залгаад тгсэн чи холбогдлоо. Өдрийн мэнд. Таныг ороод ирээсэй гэж бодож байсан. Харин тийм. За та бол ингээд бүр дэлгэрэнгүй ярих бах. Гэртээ ямар сав хэрэглээд байна? Гадаа хашаандаа болохоор ямар сав хэрэглээд байна? Гэртээ бол ерөөсөө нэг юу цэцгнүүдээс бол Орсын голдуу сав хэрэглэдэг юм аа. Хятадтай нэг өнгөнгийн сав хэрэглэхээр чинь дотор нь устаа шараа байгаа мөртлөө хэсэг хугацааны дараа нэг хуурашаад нэг 2 жилийн дараа эргэмэг бол нэмтрээд унаад байдаг болохоор Орс савнууд их зүгээр нэ экстрагийн савнууд. За экстрагаас авдаг байх. За экстра гэдэг худалдааны төвөөс авчдаг юм байна тийм үү? Тий. За. Гадаа болохоор яг чинийхтэй адилхан нөгөө нэг урт мантлын цэцэг гэдэг бор савнууд байдаг шүү дээ тий. Тэр тэгтээ бүх юм тийм ээ? Айгу бүх юм байна. Тэр гайхав бүх шүү дээ. Харин тийм л юм байна.
Хамаагүй юу унгаж мунгаад юм humor цохоод юу яачгүй таяны хөөгч ухт бөмбөг цогч юм чичгүй болол яг олон жил болтий. Аха. Үнний хувьд ямар байд энэ нарагч? Яста одоо би сүүлийн үед сав аваагүй мэдэхгүй байна. Нэг 5-6 мянган төгрөг байдсан шүү дээ. Экстра гэртийн байсан. Би ч одоо нөгөө нэг гэрээс гардгүй гэд цалтдгүй хүн болохоор сүүлийн үед ерөөсөө дэлгүүр харшаанаас яасан гэх нөгөө хуучин муу хэдэн савнуудаа ээлжлэл уйтгаар нь зарим далд хийснийгээ гаргаж сав мавын солиолон мөнгөний өөрчлөл сууж идэв шүү дээ. Та өөр өнгөний өөрчилчт юм уу? Шууд бодчихт юм уу? Үгүй бодохгүй яг хөө зарим нь хэрглэж байгаад аваад савын солиод хураачдаг байхгүй угаагаад. Аха. Тэгээд нөгөө шин сав нараа гуч муу юу яавал сандгаарч мандгаараа дөрөв нөгөө хуучны хураасан ком самаа гаргаалт гэл гаартаа гэдэг юм уу? Тий. Тэгээд савнууд чи янз бүр фиалка гэдэг нийт цэцэг юу энтер байдаг шүү дээ. Баримг нь глоксины энтер гэдэг. Навчинд нэг ус гэж болохгүй савнууд гэдэг чинь нөгөө давхар яралтай байдаг байхгүй юу? За яг одоо тийм сав байна. Яг энд байна. Тий. Давхар яралтай ингээд нэг олсон унжуулсан юм шиг тийм савнууд өөрөөр хэлбэл давхар сав дотор нь ус хийгээд тэр нөгөө олсороо дамжуулаад хөрсөн чигтэй байлгаад байдаг. Тий. Давхар яралтай арай жоох үнэтэй яах вэ? Үгүй. Доторх савн тийм нэгхэнд гадна тишээ сав юу зоданд тийм сав. Тэгэл дотор савн нэг сет шиг яруулнаас ингээд нөгөө олс унжуулчихдаг байхгүй юу? Яг нөгөө гадна савндаа ус хийчихэр дэш усаас ороод идэг. Тэгээ ер нь цэцгийг хурдан цэцгэлүүлээд цэцгийн үзийг гэвэл жижиг савнд тарьдээ. За. Гэжээ. Үнс нь нөгөө савтаа шорон дотор үнс нь бүрэн тархаад ургаад ихлэхээр цэцгэлдэг гинэ. За. Том савнд их шоронд жижиг цэцэг хийчихэл цэцгэлүүлэх гэдэг нөгөө том савыг чинь дүүртэл үнс зургасны дараа цэцгэлдэг гэж ярьдیں۔ Цэцэгчд. Тийм болохоор цэцэг ихлээд тарьж байхдаа дандаа жижиг савнаас эхэлж тариад тэгээд цэцэг нь томорхон хэрэж нэг диаметр 1.5 см-аар хамруулад цэцгийнхаа савны диаметрийг гэж ярьдیں۔ Энэ сүүлийн үеийн зарим ийм савнууд ч бүр ухаалаг болцсон юм байна. Шууд өөр дээрээ нөгөө нэг хөрсний чиг хэмжигчтэйгээ байдаг юм байна шүү дээ. Оо тийм байх. Манайс ухаантай болсон. Би ч одоо нэг ухаанаар тарихгүй тэгэл юугаар туршлагаар тариад идэв шүү дээ. Нарагч одоо хүмүүс цэцэг тарихтаа нөгөө нэг ийм зүгээр энгийн нөгөө усны хуванцар сав ашиглаад идэв юм шүү дээ. 5 литр ч юм уу. Та тиймэрхүү зүгээр гар доорх материалаар цэцгийн сав хийж үзв үү? Үтээгүй юу яаж Манайсны нөгөө нэг 3 литрийн сав биш дээ. Тэрний хөдөө явал хоёрын тайраад газар дээр ингээд жоохон шигтгэж жагаад газар дээр одоо гадааны цэцгийг тэгж тарьж үзчихсэн болдог юм байлээ. Өөрөөр хэлбэл нөгөө нэг хөрс рүүгээ гүнзгий явахгүй хөрсөө жоохон шаршараа хийгээл дээр нөгөө саваа ингээд цэцгэд тавиал нөгөө саваа дуртал шороог нь хийгээл зуны цэцгэлдэг цэцгнүүдийг тэгж манайсны савнд тарьж үзчихсэн. Хүн асуулт асуусан байна. Англи сортын 100 настыг ямар савнд суулгах зүйтэй вэ? Ургадаггүй гэдгсэн байна. Англи сортын 100 наст гэж одоо юм бол би бол 100 настыг зүгээр савнд тарьчихсан шүү дээ. Тэгтээ 100 настай айгүй хүнсэн юу яд юм аа гэцэн. Ер нь юу яах вэ? Хамраад байдаг уу? Тий, үнсэн их амардаг, үнсэн айгүй бак байдээ. Хөрс тарахгүй байж магадгүй 100 наст ч өөрөө угаасаа шүрдэг ургамал штэ. Тийм болохоор нэг хар шороо биш хар шороондоо жоохон ийсэн их солиод одоо нөгөө 100 наст кактусын төчээр нь цөлийн ургамлууд учраас тийм эсрэх хөрсөнд тариад үзүүл яа гэм бол. За. За холбосон баярлалаа. Үнэхээр гоё биш би өглөө. За зүгээр. Баярлалаа. За баярлалаа. Өдрөөс гэж найдаж байгаа. За амжилт танарт. За. Энд хүн шохоогоор гипсээр цэцгийн сав хийгээд байна бүр хийх арга зааж өгөө тийм ээ. Саяхаа нөгөө шаар үлээж байгаа шаарныхаа гадна талаар цавуудаж энэ нөгөө нэг сонин нааж агаад гадналынхаа юу хийчлээ шүү дээ. Тэглээ. Ямар гоё юм. Одоо ингэж байна. Энэ миний харж байгаа хамгийн үнэтэй л юу байна? Цэцгийн сав байна. 1,290,000 төгрөгийн Kanto Stone
40 гэдэг ийм сав байна л да. За. За энэ бол тэ чулуун сав юм байна. Гэхдээ энэ савыг дагалдаад юу ирдэг юм бэ нэг үйлдэж штэ. Доор нь тавьдаг нэг ийм одоо яг ийм дөрвөлжин сав байгаа байхгүй. Дөрвөлжин савныхаа суурьнд нь нэг ийм агаар оруулагчтай буюу нэг ойролцоогоор нэг 10 см-ийн хөлтэй тийм юм тавьдаг юм байна. За тэрнийхээ дээдлэлт нь ахаад ийм дөрвөлжин хоёр талтай бариултаа саваа хийдэг юм байна. Одоо жинхэнэ цэцэг тарих сав чинь тэр юм байна. За тэгээд чиг мэдрэгч болон бус юмнууд тэр одоо юу гэдгийг лед гэрэл мэрэл инэ тэр бус юмнууд ордог юм байна. Үнэхээр супер юм байна. Тэгээд нөгөө одоо жишээл энэ чинь амар том сав ингээ гэрт бүр ингээ тавилга шиг харагддаг сав учраас үндсэн дүүрнгийн үүдэстэй бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр голдон тийм жижигхэн юм аваач хийдэг юм байна л да. За ийм мундаг сав байдаг юм байна шүү. Барах бурхан бүзэгд мэн гэж. Яа сая 290 юм гэдэг чинь. Гэхдээ өнөө үед бол үнэхээр материалаас хамаарат янз бүр идэм байна. Энэ одоо жишээлбэл энэ ресторан, дээд зэрэглэлийн зочд буудлууд чинь ингээд нэг юунда хүлээлгийн танхимуудтай янзын гоё цэцэг тарьсан байдаг. Ийм л гоё савнууд байдаг юм байна л да. Ер нь бол Төрөний хийжсэн цэцгийн зав чинь бүр яхаа ургаад гараад ирлээ. Ямар гоё зүгээр юухгүй. Үнэхээр гоё болчлоо. Одоо нэг тийм сансрын юу шиг нөгөө сансрын хөлөгшгөл хэлбэртэй болгоод ачлаа. Гоё юм байна. За, эфир утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаараар холбогдоод ямар савнд цэцгээ тарьж байна. Цэцэг тарихдаа ямар савыг сонгож, ямар үнээр авч байна. Гэрийнхаа интерьертэй хослуулж гин үү, эсвэл материалаас нь болж гин үү, эсвэл нөгөө үйлдвэрлэж байгаа улсаас нь болоод байна уу гэх мэтчлээ. Өөрөө хийж гин үү? Тийм, өөрөө бас хийж бүр хар өнгөтэй болчихлоо шүү. Тэглээ ангараг гараг шиг юм болчихсон. Санчир гараг шиг юм болгоод авчлаа. Сонирхолтой юм а тийм. Ийм гарын урдагтай хүмүүс бүр үнэхээр гоё юм а. Бүр яг цэцгийн сав амдаараа нэг тийм гар доорх материал ашиглаа хийчлээ шүү. Тэглээ. Гипсээр л хийчлээ шүү дээ. Тийм байна. За ингээд цэцгийн савныхаа тухай шипиг хуваалцъя. 77 77 38 83 77 77 88 30 дээр таныг бид нар хүлээж байгаа. За одоо энэ бол жишээл нөгөө нэг жижиг юмнуудыг чинь энэ юун дээр хүртэл хийцсэн байна шүү дээ. Шампанскины бүглэг хүртэл ингээ голоор нь өхөлж хагаад үрсэлгээгээ хийчт юм байна шүү дээ. Тийм биш дээ. Тэгээ эдгээр чинь томроод үндсэн томроод ирэнгүүт нь шилжүүлээд том сав руугаа ингээ шилжүүл суулгаад томруулаад явчихт юм хэлээ л дээ. Одоо энэ Shopee Hub цэгийн мэн гэдэг сайтаас би бодол харж ийн. Бүр үнэхээр янз бүр юм байт юм байна. Бараг нэг 3-4 см хэртэй юм жижигхэн үрсэлгээний юу ч гэсэндээ байт юм байна шүү дээ. Нэг тэр нөгөө юундаа очих юм бол цэцлэнгийнхаа байшин ашиглалтанд оруулах юм бол би тэн дээр бас юм дуршиж үзнэ гэсэн зүгээр бадрангуй бодолтой байгаа. Яг үндэ чи яах чи байгаа гэдэггүй л л да. Энэ Shopee Hub цэгийн мен дээр бол юуны цэцгийн савнууд бол янз бүрээрээ байна. Үнийн хувьд ч айгүй хямдхан боломж юм байна шүү дээ. Mega Shop цэгийн мен гэж бас сайт байдаг юм байна. Энэ дээр цэцгийн сав болон ваар гэсэн зүйл байна. Тэгээ ингээ орсон чинь бүр янз ингээ хүмүүс чинь нэг жишээлбэл шилдэн савнд ингээд будаа, тариа, янз янзын хийгээд ингээд нэг декорэшн болгоо тавьчихдаг шүү дээ. Яг тэгэхэд зориулсан гоё савнууд зөндөө харагдаж байна. Ахаад цэцгийн савнууд ч харагдаж байна. 95-50-с өдрийн мэнд. Сайн байна уу? Энэ цэцгийн савны талаар ярьж байгаа юм уу? Яг тэгж байна. За. Би зүгээр нэг өөрийнхөө туршлагаас хуваалцах гэсэн. За. Ер нь ингэдэг байхгүй. Зарим цэцэг тарьж байгаа хүмүүс сая нөгөө нараа хөвчгээд ярьсан шүү дээ. За тий. Шүүслэг ургамал янз бүрийн ургамал чинь бас нөгөө хизээ услах уу хизээ услахгүй байх уу гэдгээс хамаарат хүмүүс мэдэхгүй хамаагүй услаад хүлээд идэг байхгүй юу. Тэгээд түрүүний тэр нараа хөвчөж хэлсэн доороос ингээ олс унчдсан олс нь устай самнаас дэше усаад амжуулаад идэг гэдэг шүү дээ. Тэр савчин бол нөгөө хамаагүй услага мэддгүй хүмүүст бол амар идэг байхгүй. Нэг ус ичээл тайчаад усаа дуустал тэгээд цэцэг нь өөрөө усаа авч яадаг. Энийг хийхэд амархан байдаг байхгүй. За хэлээч хөө. Нөгөө 5 литр усны сав байдаг. Ялангуяа Voyage сав бол аюу гоё таардаг. Яг тэр нэг доотлын нарийсаад ингээд өргөссөн эсгийн яг тэр өргөсөд дуусж байгаа эсгээр нь тайраал дээдлийн эсгийг буруу харууллаа. За. Тагийн нүхлээл, тагинд нь олс шургууллаа. Тэгэл нөгөө дээдлийн хэсгийг буруу харуулж чинь штэ доотлолтоо. За тийм. Тэгээ доотлоход нэг хагас литр ус игээл тэгэл тавьчихад чинь за 7 хоног 10 хоногт бол нөгөө цэцэгчийн хэрэг ус авж ийн тэрнээсээ амраад
өөрийгөө услаад идэг байхгүй. Зарим цэцэг чинь бүр За осныхаа хажуугаар үндэс нь гараад ирнэ. Тэгээ үндэс нь дээдлийн өөрөө хэсгийг нь ингээд доош нь харуулаад тавьчихсан шүү дээ, тийм ээ? тий. За тэрэн дотроо цэцгээ тарих юм уу? Тийм тэр дээдлийн буруу харуулсан хэсэгтээ шороогоо игээл цэцгээ тарих байхгүй. За тэгээд тэр нөгөө доороос орж иж байгаа олс чинь бол доороосоо Багаагаар ус шимэл дээшээ дамжуулаад байгаа байхгүй. Дээдлэр нь оруулаад. Одоо жишээлбэл би ургамал тарихаас яагаад ингэ төвөгшөөгд идэв, яагаад чаддгүй юм гэхээр услахаал мартчихдаг байхгүй да. Тэгэл нөгөө услахаа мартаас гадна зарим улсууд усыг нэвтүүлээд идэг байхгүй. Тэгээ нөгөө үндэс нь чигтэй газар байж чаддгүй үндэстэй ургамалч өгчдөг байхгүй. Тий, одоо жишээл түрүүн дээр нараа их чичээс илсэнд ургуулад үзгэдэг чинь тэр байхгүй. Тэгэхээр одоо саяын хэлсэн тэр ус унжуулсан сав бол нэгдүгээрт өөрөө гарын дор хийчин, хоёрдугаарт усалгаа мэддэггүй хүмүүст бас давуу талтай байдаг байхгүй. Жишээ нь миний нэг таньдаг хүн мөнгөний мод тарилаа, эсвэл 100 нас тарилаа гэхэд хүчээд идэг. Яагаад хүчээд идгийг нь мэддэггүй гэдэг нь хизээ яаж услахаа мэдэхгүй болохоор хүлчээд идэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө одоо заримдаа яг энэ савнд ингээд цэцэг тарихаар хүмүүс муухай усны савнд цэцэг тарьчлаа гэж бас шүүмжлээд идэв. Гэхдээ энийг нөгөө манад нэг Япон хүн байдаг шнэ нэг телевизээр гардаг. Тэр хүн ч аюу гоё сэтэл болцсон. Нөгөө юуны борцаас байдаг штэ. Дэлгүүрийн нэг юм боогод идэг борцаас. Тэрийг гадуур нь ингэж ороогоод нэг бор олсоор нь хөрхөө ингээд чимэг болгоод хүлчээр бас арай өнгө үзмжин сайн шимшиг янзын гоё юм шиг. тэрийг өнгөлн далдалт хийж байхгүй. Би бол гэртээ тарьж байгаа бүх цэцгээ бараг тэр нөгөө Voyage 5 литрийн ус юуг ингээд тайраад буруу харуулаад хийсэн. Тэгээд бас нэг давуу тал нь ингээд одоо ийшээ тийшээ хөдөө орон нутг руу явлаа эсвэл гадаад явдал гэхэд нэг ингээд доотлын савын усын дүүргчээл явчихад ирэхэд 7 хоног юм уу 10 хоног асуудалгүй тэгээ байж идэг байхгүй. Нэг тийм давуу талтай байхгүй. Ёстой сонирхолтой. За сонирхолтой байлаа. Холбоос нь баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Зүгээр. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Оо ямар гоё юм бэ те. За ингээд гоё шипинуудыг бие биендээ хуваалцахтал одоо манай нэвтрүүлгийн зорилго оршиж байгаа шүү дээ. Саяны юуг савыг хийхэд бүр амархан ч юм бэ те. Тийм байна. Би бол ерөнхийдөө ингээд айгүй гоё төсөөлчлээ. Тэгээд ингээд болвол ингээд дундуур нь таараа доошоогоо харуулчихж байгаа шүү дээ. Тэгээд тагийг нь цоодод олсоо оруулчихж байгаа шүү дээ. Тэгээд ингээд буцаагаад хийнгүүтээ ирэмгийг нь зүгээр ингээд үдээсний машинаар тав гэж бол бүр доошоо дэшээ болоод авахгүй бүр янзын болох юм байна. Тий. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. E-Mart Mongolia аппликейшнийг татаад хаанаас ч хөлсөн бараагаа хөргүүлээрэй гэсэн уриатаагаар E-Mart хамтран ажиллаж байна. За би ерөөсөө энийг мэддэггүй байсан. Тэгсэн чинь эн чинь өстой хачаа амархан юм байна. Юу гэхээр нөгөө E-Mart-аас яаж нөгөө бараагаа сонгох уу, яаж олох вүлээ гэж төм бараан донд ингээ хүн чинь төрчдөг шүү дээ. E-Mart аппликейшн руугаа орохлоор тэгхгүйгээр зөвөр хөрөгчөнд байгаа өөрийнхөө хэрэгэлдэг бүтээгдэхүүнийг гаргаж ирэл баркодыг уншуулгууд E-Mart өөрөө ингээд E-Mart-ийн аппликейшн дээрээс баркодыг уншуулгууд E-Mart манай тэтэнд өргөө ингээ гаргаад ирэх юм шүү дээ. Тэгээ сакс руу гэж ингээ шидэж байгаа л авъя гингүүд хаач гэрт ч өргөж өгнө. Хаач гэдгийг маш сайн ойлгоорой. Хаач гэдэг нь шүү дээ зөвхөн Улаанбаатар хотын төвийн бүс бишээ. Цуслангийн байршлууд руу ч хүргэн. Тэр байтугай 21 аймгийн төв рүү хүртэл хүргэлт хийгддэг гэдгийг дуудах. Би бүр шок. Манайх нөгөө E-Mart ойрхон байдаг болооч тэр аягүй их орж үйлчлүүлдэг. Тэгээд E-Mart гэдэг энэ аппликейшн надад юугаар аягүй таалагдаад байна гэхээр нэгдүгээрт нөгөө кассан дээрх ойчир. Энд чинь нөгөө кассан дээр амар олон хүмүүс ойчилж байгаа. Тэрний хажууд ингээд зөвхөн ийм аппликейшнтэй хүмүүс ашиглах зориултаа ийм нэг ухаалаг юм дэлгэц байгаа байхгүй юу? Тэрэн дээр нь та баркодоо уншууллаа. Тэнгүүд рүү таны аппликейшн руугаа төлбөр төлөгдсөн байгаа. Төллөө гараа явлаа. Аягүй гоё цаг тэмдэлтэй. Хоёрдугаар бид нар ингээд нөгөө нэг юм авчмаар байдаг. Гэтэл яг үндэ урталт нь ингээд өөр юм өргөцнөөс болоод ч юм уу эсвэл өөр бараа бүтээгдэхүүндээ холилдоод яг бодит үнэн гарч ирдэггүй шүү дээ. Тэгээ кассан дээр очиод уншуулахаар нэг үл хямдхан нэг үл үнэтэй байгаад байдаг. Тэгвэл E-Mart гэдэг аппликейшнаараа та яг E-Mart дотор явж байхдаа баркодыг уншуулах юм бол энэ бүтээгдэхүүн чинь эдэн дөрөвний үнэтэй байгаа юм байна гэдгийг мэдчихэж болдог байхгүй юу? Үгүй ерөөсөө надад бол хамгийн амархан тэр байгаа байхгүй. Би ер нь бол зарим барааных нь нэрийг мэдчихгүй. Би одоо жишээлбэл нөгөө нэг эхнэрийн авчраад хөрөгчөнд ийдсэн зарим ногоог чи би танихгүй шүү дээ, мэдэхгүй шүү дээ, юу гэдгийг ч мэдэхгүй. Тэр нөгөө баркодыг нь данк гэж болоо тий. Тэгээд тэр нэг багцаагаар 300 г, 300 г гэхтэл
эрэгтэнтэй нөгөө юмнууд бүгдийг авцсан шүү. Тэгэд гэрдээ сууж байгаа нь шүү дээ. Ер нь бол тий. За тэгэлгүй яг илүү дэлгэрэнгүй мэдээллийг 76.1 техник сууснаас лавлах боломжтой 76.1 техник. За манай нэвтрүүлэгтээ eMart Mongolia аппликейшнээ татаад ханаас ч хүссэн бараагаа хөргүүлээрэй гэсэн уриатаагаар eMart хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За одоо түрүүний залгаад исэн хүмүүс маань холбогдож орж ирнэ. 77 38 83 эсвэл 77 88 30 гэдэг энэ хоёр утасны аль нэг рүү залгаж орж ирээд хэдүүлээ цэцэгний савар сонгох шипигээ хоорондоо хуваалцсан. Тийм. Яг би бол ер нь ингээд цэцгээ хизээ услахгүй яаж мэддэг гэж зөвөр услахгүй хараад байдгийн. Тэгээд ингээд нэг юм навчин ингээд нэг гой чанга гойж байгаа нэг жоохос ол байгаад байдаг шүү дээ. За энэ бол яг устд дутчихж байгаа юм байна гэл тэгээд усалдаг байхгүй. Тэгэхгүй бол бас усын ихтүүлэгч нь багдуулахаас дор гинэ. 7 дор тийм. Бүр алаад авдгийн гэвчвэл 95-50 өдрийн минь. Өөчлөөр сая ярьсан өмнө сая анзаагийн ярьсныг сонссон чинь буруу юм хэлж байна. Үдээсний машинаар үдэхгүй шүү. Хооронд нь холбохгүй. Тэгэхээр яах юм? Вэ нэг дээдлээ доороос нь жоохон өргөж байгаа доотлолт нь усаа идэг байхгүй юу? Би тэгэж бодоод байгаа ш. Тэр чинь ингээд хөнхөр юм чинь дээдлэлт нь ажуу талаас нэг юм жижигхэн цоолж нүх гаргаад тэрнгөр нь усын ичж штэ. Вэ тэр чинь хэцүү байдیں۔ Зүгээр өргөөд одоо ингээд зүгээр юу хагас литр ус чинь чи тэгж ийн гэхэр чи айгүй хэцүү штэ. Зүгээр дээдлийн сөхөж авж байгаад усаараа дүүргэх яг 3-ны 2-оор нь хийчихэд буцаагаад дээрээс нь тавьчихдаг байхгүй. Тэгэхгүй тэгээ нөгөө таглаа ичих юм бол услахад хэцүү болчих байхгүй. Давуу тал нь яг нөгөө шороогоо норхгүй, шороо чинь бас ингээ удаан олон услаад байхаар норч сүлдээ дагтаршаад ингээ чулуушг болчихдог байхгүй. Тэгээ амьсгалах нь хэцүү. Одоо нөгөө дээдхийн сөхөж аваад усад доотлолт нь ичээд дээрээс нь тавьчихаар үндс нь өөрөөс ороод авчдаг байхгүй. За мөн заримдаа өөчлөөр нэг юм чи. Заримдаа нөгөө буцаагаад тавихаар бариад ингээд суулж авч болохооргүй болчихсон. Тэгэхээр дээдлийн тойруулаад нэг 2-3 см зайтай жоохон хайчлал өгчл авч суулж авч өрөхөд амар болчихсон. За халбасан байлаа. Хүмүүс сэтгэлтэй байж чадж байгаа шүү. Тийм ээ тий. Хөөрхөж орж ирээд наад чи ястаа болохгүй. Яриад болохгүй мэн л та. Хэлснээр нь хий анжгаахаа л гэсэн байх шүү. Тийм шүү дээ. Ер нь бол тэгэл нэгэнт хүн ингээд туршаад бодоод олцсон юмыг ахиж бодоод явах вэ? Эзнийхэн дагуу л хийцэн дээр. Тийм. Усыг нэвтрүүлвэл цэцэг хөгцрөөд өвчтөг гинэ. За эфирийн усны дугаар 77 88 83 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдно. За хөрсөн өтчтiin байлээ л гэсэн байна. Пүүх. Би ч бол молих хүн тэгээд нөгөө нэг юм услахыг байнгын мартаастай штэ. Тэгээд ийм нэг уг нь балкон дээр нэг ус тавьцсан л гэдгийг тэгэл балкон дээр хаяа гарч нөөдгийг харж байгаа. Яг л тэр навчвал уг нь өстой хамгийн гоё индикатор байт юм даа. Навч ингээл бариад үзэнгүүт илт мэдгэтэн ингээд ийм нэг сулбайцсан байдаг. Тэгэл услана. Цэцэг гэснээс ээж яваад хөдөө яваад 7 хоног жоо би цэцгийн ерөөсөө услаагүй юм шүү дээ. Алуулсан. За одоо яв. Тэгээ нэвтрүүлгээр гараад. Сая гинэ коммент уншаад юу байлаа саналаа. Тийм шүү цэцэг тарьдаг хүмүүс гэрээсээ хэд хоногор явах бол манай цэцгийг хараад услаад өгөөрэй гүйдэн штэ. Их санаа зовдөг болтой байдаг шүү гэдэг комментиг хараад. Үнэхээр их санаа зовдөг юм билээ. Бурхан минь ээжтэй алуулах юм аяг чинь яана. Одоо нөгөө очиж цэцгүүдийг 8 оруулъя да. Цэцгнүүд 8-д байгаасаа л гээл залбирж байгаас. Өвцөн байвал дуусаа. Шинээр авч явахаас өөр зүйл юм боллоо. За 77 38 83 77 77 88 30 дээр ер нь бол ингээд одоо ч нь бол нэг цэцэг магадгүй нэг гадаа тарьдаг цэцэг жоохон оройтсон байж магадгүй. Гэрт бол ингээд жилийн 4 өдрөд хүн цэцгээ тарьж байгаа штэ. Гэхдээ нөө хүмүүс чинь ингэдэм юм байлээ л дээ. 3 сар 4 сар тэр нөгөө гадаа тавьдаг цэцгнүүд чинь оруулж ирээд өрслүүлээд гоё болгож байгаад тэгээ одоо ингээд дулаарангууд нь гаргадаг юм байлээ л дээ. Анжгаал тийм мэдгүй өөр юм та гадаа ингээд өөрсдөө урахгүй байх ч үлээ. Хичээл тэгээд байж байгаа. Манай хадам ээж их юу хүн байдаг шүү дээ. Аж ахуйч хүн байдаг шүү дээ. Одоо хашаанд нь 16 төрлийн билүү шал өөр юм ургаж байгаа. Юу алин байлын мөртлөө. Манай хадам ээж чинь нараа ихч гэдэг үү? Үгүй. 88 94 биш ээ 99 84 өдрийн минь. Байна. За байна. За сайн байна. Манай ирчүүд ямар итгэвтэй байна? Мундаг л да. Аж ахуйч хүмүүс л дээ.
За цэцэгний саваа хаанаас яа сонирхож байна? Авж байна. Обягаас ирж. За. Хотоос. За. За ямар цэцгийн сав ашиглаж байна? Хаанаас авж байна цэцгийн саваа ер нь? Энэ юунаас авч байна дөө? Юунаас? Байна уу? Өөцөн насраад алхалчих. За юунаас ч авч байгаагаа ойлгосонгүй. Гинт орж ирэнгүүтээ цэцгийн саваасаа ярангууд буруу нэвтрүүлэг толбогдчих гэл холбогдчих гарч шиг бол да. Доод саваа бөөрнөөс нь цоолоод устгчны нарийн хошуу оруулаад усаа хийж болно. Хин энийхэн зөв гэсэн байх шүү. Би бас тэгж болмоор шиг санагдаад байгаа байхгүй. Би одоо яг нэг төрөний ахын хэлснээр л төсөөлсөн болохоор яг тэрүүгээр нь л хийж үзье гэж бодож байна. Арай л амар үйдэг юм болов? Одоо нэг юм босоо хөлөмж гэдэг юм бий болчиход байгаа шүү дээ, тийм. Ханаа дагуулад ингээд тарчдаг. Босоо юм одоо энэ шиг юм нэг ундааны савнуудыг ингэж бөөрөөр нь цолоод хөрсийгээл ингээд давхарлаад ингэждэг. Энэ чинь бол тэ зөвөр нэг юм салаад навч нэг юм ойр зуурын өдөр тутмын нэг нарийн ногоонууд байдаг шүү дээ. Хангалттай тард юм билээ шүү. Харин ямар ч их ургад юм. Ургац аваа дахиад доотлохоо дэлгүүрээр зарууд юм багч тийм. Тийм гэсэн. Одоо сүүлийн үед хятадын диктатор тийм юм яваад байгаа. Тэгээд тэр чинь нэг услахааг нь туслын системээр шийдсэн. Тусал нь ингээд нэг яг одоо юу гэдгийг өдөрт нэг 65 тусал ус хэрэгтэй гэвэл яг тэр 65 туслыг нь системээр ингээд шийдэд өгсөн. Нөгөөх нь ингээд чамгүй тэр 65 тусал унжил байдаг. Би саасан санаагүй юу? Тий. Хөс рүү нэх усалснаас сүршиж услахад илүү санагддаг гэсэн байна. Нөгөө нэг юм шүршдэг энэ. Тэгээ энэ чинь бас нөгөө навчинд нь түрүү нараач хэлснээр навчинд нь ус өргөж болохгүй ургамал гэж бас байдаг юм шиг байна шүү дээ. Тийм баг. Тэгэхээр ямар ургамал гэдгээсээ хамаарат услах нь бас өөр идэг байх нь. Тий. Живтэр айц ижилдүүлтэй. Ягаад гэвэл би бас ингэдэг байхгүй. Одоо сүүлийн 2 жил нөөдөх талтан дээр хийгээ ерөөсө ургуулсангүй шүү дээ. Эхнээс нь услахгүй ингээд ургуулахгүй орчихж байгаа байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр яг ингээд яваал хөдөө гадаа яваал ирэнгүүт өөрх юмд бүр ингээд зовцорсон байдаг. Тийм тэгээ тийм харахаар чинь за ингэжсэнээс ерөөсөө л цэцэг тарихгүй бай гэдэг бодол төрөөд байгаа юм. Тэгээ сүүлийн 2 жил услаагүй. Одоо энэ жил ерөнхийдөө байран суурь нэлээд байна. Нодон бол би нөгөө нэг тэнэмэрлийн үе байсан бүр ургуулаагүй байхгүй. Энэ жил нэрээ нэг тарж үздэг юм билүү гэж бодчихлоо гэн тарь. За нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Улаанбаатар хотод 15 цаг 50 минут үений үр дүнтэй бэлмэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурайтай NBL глюкосамын хондроитой сульфат хамтран ажилласан. За мөн E-Mart Mongolia аппликейшнийг татаад хаанаас ч хүссэн бараагаа хөрвүүлээрэй суурайтайгаар E-Mart хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээ үлээн сонсоод 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээ үлээн сонсоорой. Баярлалаа анжихаа. За баярлалаа. Ер нь тэгээд ингээд яг энэ цэцэг ургамал тарьдаг хүмүүсийг дэмжээд энэ тэмдгүү ийм нэг гоё сав суулгыг нь хөрсийг нь өөр юу гэдгийг бордоо элдв басан дагалдах хэрэгслүүдийг нь оруулж ирээд борлуулж байгаа энэ олон бас ногоон шопуудтай бүгдэнд нь баярлалаа. Та бүхэн интернетээс авал зөндөө байд юм байл шүү. За баярлалаа. За